Өнөөдрийн хичээл бол ресторан чирээ захиалах тухай байна. Хамгийн түрүүнд утсаар залгаад I would like to make a reservation гэж хэлнэ. Энэ нь би ширээ захиалах гэсэн юм. Гэсэн утгатай. Захиалгын цагаар хэлэхдээ for this Friday at 7 p.m. буюу энэ баасан гарагийн оройн 7 цагт гэх мэтээр хэлнэ. For гэдэг үгээр эхэлж байгааг анхаараарай. Хэдэн хүн очих вэ гэдгийг хэлэхдээ for a party of 4. Эсвэл for 4 people гэж хэлнэ. Party гэдэг нь энд үдшилэг биш, харин хамт яваа хүмүүсийг зааж байна. Бүгдийг нь нийлүүлээд бүтэн өгүүлбэрээр I'd like to book a table for 4 on Friday at 7 p.m. гэж хэлж болно. Энд make a reservation гэхийн оронд book table гэж хэлж байгааг анзаараарай. Утга нь яг адилхан. Ресторанаас хэний нэр дээр захиалах вэ гэж асуувал under the name Bold буюу Bold гэдэг нэр дээр гэж хариулна. Under гэдэг үгийг ингэж ашигладаг байх нь хэрвээ танд тусгай хүсэлт байгаа бол could we get a table by the window гэж асууж болно. Энэ нь цонхны хажууд ширээ авч болох уу гэсэн үг юм. By the window гэдэг нь цонхны хажууд гэсэн утгатай. Захиалга өгөхдөө цэсний талаар асуух хэрэг гарвал Do you have vegetarian options гэж асуугаарай. Энэ нь танайд цагаан хоол байгаа юу гэсэн үг. Захиалга өгч дуусаад perfect. See you then буюу гайхалтай тэр үед уулзцгаая гэж хэлээд утсаа таслана. Баяртай.